За 91-р бодлого нь болохоор 7 өөр дэлгүүрт зарагдаж байгаа нэг ижил барааны савлгааны үн болон салгал үнийн мэдээлэл өгсөн гэж. Жишээлбэл ишээ килограмм ишээ үн 1000 төгрөг юм биш. Жишээлбэл А бараан 1 кг нь за энэ 3000 төгрөг. За А бараан 1 кг нь 3000 төгрөг. За Б бараан болохоор 2 кг нь 6000 төгрөг. За дараа нь Е бараан болохоор 2 кг нь за нэг би болохоор нэг нүүдээ 1000-аар авчих. Тэгэхээр Е нь болохоор 2000. За Ж нь болохоор 4 кг-ийн үнэн 3000. За В бараа болохоор 4 кг жинтэй. Тэгээд энэ Б1 нүүд 1000-аар авсан ш. Тэгэхээр энэ 7000, 8000-ын дунд байгаа юм чинь Б1 7500 төгрөг. За тэгээд дараа Г бараа нь болохоор чинь 3, 4, 5, 6, 7 кг биш. Г бараа нь болохоор 7 кг нь үнэн нь болохоор за энд баг шүү дээ. За 4 бас 7000 юм байна тий. Тэн 7000. За энэ болохоор 7000 төгрөг. За дараа нь болохоор Д бараа маань болохоор 7 кг нь үнэн нь болохоор 5000 төгрөг. За ингэж бүгд асуултанд хариулъя. За тэгэхээр одоо эндээс яах вэ гэсэн чинь барааны үнэн гэсэн байна. Килограмм тус бэр үнийг бол. За энэ бол 3000. Энэ болохоор 6000, 2 дахь орчин 3000. Энэ болохоор 1000 төгрөг. Энэ болохоор 4 кг нь 3000 гэсэн байна шүү дээ. Тэгэхээр 3000-ыг 4 дахь орчин 750 төгрөг. Энэ болохоор 7500-а 4 дахь орчин. Тэгээ бүгд 1 кг-ийнхаа үнийг олж жагаад тэгээд дараагийнхаа өгүүлбэрт харьцуулалтаа хийчих. За одоо бүгд 7500-г 4 кг давахаар 1875 төгрөг. Энэ маань болохоор 7 давахаар 1000 төгрөг. За нөгөөд маань ойролцоогоор гаргахыг та тий 5000 төгрөгийн бараа юм байна. Гэхдээ энэ маань 7 кг-ийнх. Тэгэхээр нэг ойролцоогоор 714 кг. За ойролцоогоор шүү. За килограммын төгрөг. За одоо асуултанд хариулъя. Аль нь буруу вэ гэж. Ж дэлгүүрийн үн А-гаас 4 дахин хямдхан. Ж дэлгүүрийн үн А-гаас 4 дахин хямдхан. За тийм байна. 3000-ыг 750 ухаар 4 дахин хямдхан. За энэ мөн байна. За дараа нь болохоор яасан гэсэн чинь бүгдээрээ А, Б дэлгүүрийн үн адилхан гинэ. А, Б үн адилхан байна. Хоёулаа 3000. За энэ адилхан юм байна. За Б дэлгүүрийн Ж-гээс 2.5 дахин өндөр гинэ. Б дэлгүүрийн үн чинь 1875 байгаа шүү дээ. Ж дэлгүүрийн үн чинь 750 байгаа шүү дээ. 2.5 дахин гинэ. За тэгэхээр 2.5 ч яг биш л дээ ойролцоогоор гарна те. 1175-ыг 750 тухаар нэг ойноор яг юу гарч 2.5 гарч 2.5 дахин тэгэхээр үжлэх юм байна. ЕГ2 ижлэх нь гинэ. Тэгэхээр ЕГ нь болохоор энэ Г2-ын адилхан юм байна. За сүүлийн харъя. Д дэлгүүрийн Г-гээс 1.5 дахин хямд. Г дэлгүүрийн үн чинь 1000 байгаа шүү дээ. Д дэлгүүрийн үн чинь болохоор 714 ба. За хахаар 1.5 дахин. За 1000-ыг 714-тэй хахаар 1.4 юм байна ойролцоогоор томилоод. За тэгэхээр үхээр 1.5 гэхгүй яг 1.4 юм биш ойролцоогоор тооцох. За тэгэхээр ингээд 100 хариу нь Е байх нэ. За ЦБ-гээс 7 дахин үнэтэй ЦБ-гийн тухай огт байхгүй байгаа юм те. За ингээд болцсон. За дараагийнх нь 92 нь. За ингээд энэ болохоор хүргэлтийн компани үйлчлэгч илгээмж явуулсан зай болон төлсөн мөнгөө ямар хамаардаг цэгэн диаграмаар үзүүлсэн байна. Шил 20 км зайд ингээ 3000 төгрөг төлж байгаа юм байна. 40 км зайд болохоор ингээ 4000 за зарим үе 4700 юм байна те. Хэмжлэн ингээ төлсөн мөнгөө ингээ
багцаалж гаргажээ. За тэгсэн чинь хандлагын шулууныг ашиглаа. За хандлагын шулуунаа байгуулахдаа бүгдээрээ яах вэ гэсэн чинь хамгийн доотлын зарим гүйцэг бол доод цэг, дээд цэгээр холбож. За ингээ холбочлаа. Энэ бол манай хандлагын шулуун. За энэ бол бас километр нэгсгдсэн үнэн өсөд байна л гэсэн үг. Тэгвэл энэ 10 кг илгэмж болсон ба штэ. Тэгэхээр 120 км/цаг хүргүүлэх. За манайх чинь 100-ны юм чинь 120 маань болохоор энэ хэсэг тий 120. За энийг би одоо юудаг огтлцуулъя л та. Хандлагын шулуунтайгаа ингээд тэгэхээр багцаагаар манай үннийг за нэг 12 орчим ч юм уу тий. Үнэн 12,000 орчим ч юм уу. За тэгэхээр энэ бол сонгох тестчээс бүгдээрээ хариугаа харж байгаа л хариулчихна л гэсэн үг. Ойролцоогоор хандлагын шулуунаа байгууллаа 120 км. Тэгээд энэ тогтолцоотой энэ цэг багцаагаар хэдэн гэдгийг л харчихна. За дараа нь 93 өндөр нь 5 см байдаг ийм зөв дөрвөн призмийн гинэ. За тэгэхээр бүгдээрээ өндөр нь 5 байдаг зөв дөрвөн өнцөг тэгэхээр штэ суурин квадрат гэсэн. Өндөр нь бол яг ингээд дураараа байж болно. Өндөр нам байж болно. Зөв дөрвөн өнцгээрээ суурин л квадрат. Призмийн AB суурийн тал нь 5. За өндөр нь ер нь бол намхан байсан биш чихэн дээр өндөр нь 5 суурийн тал нь 10 байсан ба штэ. За жоохон бодлоод дээр зүрээ тий. Суурийн тал нь 10 байснаа өндөр нь болохоор 5 юм биш. За тэгэхээр 10 гэснээр өндөр нь ийм. За зөв багцаагаар зурчих шүү. За ийм. За нэгэ багцаагаар ингээд. За тэгэхээр А, Б, С, D. А1, Б1, С1, D1. За ингээд ийм тал нь AB тал дээр оршдог гинэ. Ийм тал нь AB тал дээр оршдог. Ийм тал нь ийм цэг. За тэгээ бүгдээрээ эндээс харсан чинь ийм боё тэнцүү гэхээр яг дундад цэг байх үед бүгдээр энийг болох юм шин. За А1 ийм гэхээрээ А1-ийг Мтэй холбож энийг МЦ1 маань хаана байна? МЦ1. За ингээ холбож энэ хоёрын харьцааг нэг квадратыг болох юм шин. За би энэ проекцийг ингээд холбочих. За энэ цэзэнэгч маань суурийн перпендикуляр, энэс перпендикуляр одоо бүгдээ яах ч гэсэн чинь энд нэг тэгшинс гурвалжин. За энд бас нэг тэгшинс гурвалж өгсөн. Энэ хоёр гурвалжнаас энэ хоёр гипнозын олон гэсэн юм байна шүү дээ. Тэгэхээр манай өндөр нь 5 урттай. Энэ өндөр нь 5 урттай. Энэ чинь суур маань 10 урттай гэсэн 10 урттай. Тэгэхээр тэрийг таллан хуваасаа гэхээр энэ маань 5 гэсэн үг. За тэгэхээр бүгдээр Пифагордод А1 эм олчихъя. Тэгэхээр А1 эм маань гипноз учраас 5 катийн квадратыг нөгөө катийн квадратыг нэмээд өгч байна. Тэгэхээр энэ маань 25-25-ыг 50 болоод эндээс А1 эм маань язгуурын дор 50. 50 маань 25-ыг өчнө 2 буюу 5 язгуур 2. За эндээс би ингээд А1 эм олчихно. Дараа нь МЦ болёо. Тэгэхээр надад энэ 5 гэж мэдчихэж байгаа. Одоо мэддэггүй байгаа нь болохоор МЦ. За энийг би X дээрээс нь хар зурвал яаж харагдах вэ гэхээр надад нэг юм 10 талтай квадратгаа дээрээс нь харахаар А, Б, С, Д. За М маань энэний дунд цэг тэг Б-нийг болох гэсэн үг. За тэгэхээр бүгд эндээс олж чадчих шүү. Энэ маань тэгшинстэй гурвалжин суурь аяг X дээрээс нь харж байгаа шүү. Энэ зэ 10, энэ зэ 5. За тэгэхээр би одоо дахиад МЦ маань гипноз учраас 10 катийн квадрат дээр 5 катийн квадратыг нэмчих. Тэгэхээр 125 болж байна. Тэгэхээр эндээс МЦ маань язуурын дор 125. 125 маань 25-ыг үрчгэн 5 юм чинь 25-аас 5 гарчна. Гээд 5 язуур 5. За тэгэхээр миний хамгийн ихний олох гэж байгаа нь А1 М-ийг харьцах нь МЦ-ний харьцааны квадратыг олох гэсэн байна. За А1 М нь 5 язуур 2, МЦ1 маань МЦ1 олох багш нар бүгдээрээ. Одоо сая яасан гэсэн чи энд энийг 5 энийг 5 гэсэн чи одоо Пифагордод МЦ1 болно шүү. За тэгэхээр эндээс манай МЦ1 маань яаж харах гэсэн чинь өндөр 5-ын квадрат дээр сая МЦ1 бүгдээрээ толцсон 5 язуур 5. Тэгэхээр 5 язуур 5-ийнхаа квадратыг нэмээд өгч.
Тэгэхээр энэ маань 25 дээр нэмэх нь 5-ын квадрат 25, язуу 5-ыг чинь 5. Тэгэхээр 125 дээр 25-ыг нэмэхээр 150 болоод тэгэхээр манай MC1 нь болохоор язуурын дор 150 байна. За 25-ыг 36 учраас 5 язуудар 6. Тэгэхээр бид энэ MC1-тэй 5 язуудар 6-ыг тавих гэсэн биш. Энэ үнийг квадрат. Тэгээд 5 нь устдлаа. Язуудар 2-ыг язуудар 6 туваагаад энэ үнийг квадрат. Тэгэхээр 2-ыг хуваах 6 буюу хураалаа 3-ны 1. За ингээд 3-ны 1 гарч байгаа юм байна. Хамгийн ихний бидний бөглөх юм маань 3 юм байна. За дараа нь яг энэ тохиолдолд манай энэ хавтгай BC талыг EC-гээр огтлж байгаа. Тэгээд тэр огтлын талбайг болгоно. За одоо A1 EC хавтгай A1 EC1 гэсэн хавтгай гэж байна. За энэ манай B талыг яаж огтлох вэ гэхээр за энэ би нөө будцсан болохоор юу харагдах хаа би дахиж давхар зураад байгаа. За энэ бодлогоо төр хоош нь тавьж агаад одоо бүгд энд за манайх маань ийм гэсэн гоцхны огтл дээр минийх жоохон сонир харагдаад байгаа учраас за энэ за манай ийм цэгний байгаа тий. Тэгээд A B C D A1 B1 C1 D1. За одоо A1 M. За дараагийнх нь болохоор юугаа огтлноо. M-ийг энэ хоёр A1 C1 бас байгаа учраас энэ хоёр дэрлээ тавтаадлаа, шулуундатлаа. Тэгээд дараа нь MC1 гэсэн баг. За тэгэхээр одоо би яах вэ гэсэн чинь энэ BB1-ийг үргэлжлүүлээд тэгээд яг энэ A1 M-ийг үргэлжлүүлээд за цаатлын ирмгийг үргэлжлүүллээ. A1 M-ийг үргэлжлүүллээ. Тэгэхээр нэр маань үргэлжлэлтэй нэг зэгт тогтолцсон. За тэгвэл цаатлын энэ хавтгай дээр хоёлаа бүгд тэр хоёр зэгт болчихлоо шүү дээ. Нэгдүгээр энэ зэг, дараа нь энэ ирмгийн үргэлжлэлээр энэ зэг. За одоо тэгвэл энийгээ бүгдээр юутай холбохыг гэхээрээ M-ээ C1-тэйгээ болгож байна. За тэгвэл манай B1 цэгийг энэ цэгээр хөтөлсөн гэсэн. Тэгээд бүгдээр ингэж энэ хавтгай хөтөлж гарлаа. Тэгэхээр энд нэг юм огтл үүсэж байгааз. За энэ дөрвөн цэгтийн талбай болоо гэсэн. За үлбэр дахиад харъя. Энэ цэгээр огтлох бөгөөд A1 M NC1. Тэгэхээр A1 M NC гэсэн энэ төрлийн талбай болоо гэсэн. За тэгэхээр одоо бүгдээр яах вэ гэсэн чинь манай BB1 дээр энэ яаж огтлж байгаа гэхээрээ за би яг хажуу талаас нь дахиад харуулъя. За манайх нэг юм тэгш үнцэгт A1 B1 B-ийн хажуудлаас нь харж байгаа шүү. За тэгэхээр бүгдээр яасан гэсэн энэ энэ дундад цэг байгаа шүү дээ. Тэгэхээр A1 M-ийг бүгдээр ингээд шулуун татлаа. BB1-ийг үргэлжлүүлээ. Энэ зэгтэлж байгаа энэ цэгийн бүгдээр энийг S гэж энэ. За эндээс бүгдээр юу гарах юм бэ гэсэн чинь энэ маань дундад цэг. Та нэг x шиг 5 тавьж мэдчихэж байгаа шүү дээ. Энэ 10. Тэгэхээр юу гэсэн үг вэ чинь энэ хоёр параллел учраас манай энэ жижигхэн гурвалжин энэ том гурвалжинтай төсөөтэй. Төсөөтэй юу вэ гэсэн чинь энэ зай маань 5 энэ 10 гэдэг чинь манай энэ 5 маань дундаж хом гэсэн. Дундаж хом бол суурьтай параллел хоёр хажуудлаа тал баачих гэсэн. Тэгэхээр нөгөө манай өндөр маань 5 байснаа да энийг яг 5 гээд энэ дундад цэгнүүлж байгаа гэсэн. За одоо ингээд зурган дээрс ингээд харахаар бол цаатлыг хэлж байгаа шүү дээ. Энэ маань дундад цэг буюу энэ хоёр ингээд тал багтаж байгаа. За тэнгуүл одоо дахиад цаатлахын тэгшин зэгтэр ингээд харсан чи яасан гэсэн чинь энэ маань тал баасан энэ цэгээ дахиад ишээ ингээд тогтолцуулсан тий. Тэгэхээр энэ тал баасан энэ хоёр параллел учраас одоо манайх яасан гэсэн чинь энэ маань дундаж хом суурьтайгаа параллел суурь хагас. Тэгэхээр манай эн чинь 5 эн чинь 10 байгаа тий. Тэгэхээр энэ 10 байвал энэ 5 болоод дахиад тал баасан гэсэн. Тэгэхээр би юу хэлэх гээд байна вэ? Манай энэ маань дахиад манай энэ талын дундад цэг, энэ талын дундад цэг. За тэгээд тарбицын талбай болох нь шүү дээ. Яа тэгвэл энэ A1 C1 маань энтэй параллел. Яагаад вэ гэсэн чинь энэ суурийн квадратын хувьд энэ талын дундад цэг энэ M-ийн маань
манай АЦ англи хагас шүү дээ. Мөн энэ гурвалжны дундаж чухам. Тэгэхээр эндээс юу гэсэн үг гэхээр манайх энэ А1 С1 маань АЦ тэгээ параллел шүү дээ. Тэгэхээр нэр параллел юм чинь энэ хоёр хоорондоо параллел гэсэн үг. Тэгэхээр манайх энэ маань трапез болж байгаа гэсэн үг. За одоо энэ трапезийн талбайг болохын тулд бүгд А1 С1 болно. А1 С1-ийг яаж болох гэж энэ маань 10, энэ маань 10, энэ 90 градус. Тэгэхээр Пифагордод А1 С1 маань 10-ын квадрат дээр 10-ын квадрат нэмээд зурах чинь. Тэгэхээр энэ маань 10 2. За тэгээд энийг самарх болчихно. Яагаад вэ гэхээр манай суурийн гурвалжны А бэдлийн дундаж Б энтийн дундаж цэг учраас энэ бол дундаж чугам бөгөөд дундаж чугам суурьтай байлаа суурь хагас АЦ хагас. Гэтэл АЦ А1 С2 тэнцүү шүү. Тэгэхээр би М1-ийг шууд энэ А1 С1-ийн маань хагасаа гэд 5 язгуудар 2 юм мэдчихэж байгаа. За одоо бүгдийн трапезын зурчээ. За трапез дээш нь оролцорно. Тэгэхээр энэ чи А1 энд нь С1 энд нь М энд нь Н байна. За М-ийн бүгдээс 5 язгуудар 2 гэдээ болцсон. Доод цороо 10 язгуудар 2 гэж мэдчихэж байгаа. Энэ хажуудлаа шүү дээ. А1 М-ийг бүгдийн дээр олцсон ба. А1 М маань 5 язгуудар 2. Тэгэхээр бүгд одоо энийг 5 язгуудар 2 гэж мэдж байгаа. Энэ трапезийн талбайг болно гэсэн үг. За нэг юм дахиад тооцоолж. За одоо энэ талбайг болно гэсэн үг. За энэ маань адил ажил трапез байна. Энэ 10 язгуудар 2 маань гэдэг бүтнээр шүү дээ. Гэт 10 язгуудар 2. Трапезийн талбай болоход надад одоо өндөр хэрэгтэй энэ дээд доод 2 суурь мэдээж байгаа юм чинь тий. За энэ хоёр адил хажуутай учраас парексууд нь хоорондоо адилхан. За энийг x гэвэл энэ адилхан гэсэн. А энэ маань дээдлийнхтэй адилхан 5 язгуудар 2. Тэгэхээр эн чинь суурийн 2x дээрээ 5 язгуудар 2-ыг нэмэхээр 10 язгуудар 2-той тэнцэх байх хэвээр. Энэ x 5 язгуудар 2x нийлээд 10 язгуудар 2. За эндээс 2x оллоо. 10-аас 5 ихслаа 5 язгуудар 2. X-ийг олсон чинь 5 язгуудар 2-ыг хуваах нь 2. За одоо надад энэ трапез өндөр шигтэй. Трапез өндөр болохтой бүгд энэ гурван дээрсээ Пифагордод манай ааш маань катет учраас 5 язгуудар 2 гипотенузын квадратаас x квадратаа хасаад өгч. За 5 язгуудар 2 маань 25-ыг өрчин 2 юм байна. Хасах нь x квадрат энийг 25-ыг чинь 5 язгуудар 2-ын квадрат 2 2-ын квадрат 4. За одоо ишээ 4-өөр өгч язгуурахад амар өчтөд. Тэгэхээр эн чинь 50. Тэгэхээр 200-аас хасах нь 50. Тэгээд эндээс 2 гаргачих. Энэ маань язгуудар 150. 150 гэдэг маань 25-ыг өрчин 6 учраас 5 язгуудар 6 хуваах нь 2 гэсэн үг. За одоо бүгд трапезийн талбай бэлэн болчихсон шүү дээ. Одоо нөгөө хамгийн сүүлийн асуулт А1 М Н С1 талбай болохдоо дээд цорь дээр нь доод цорийг нэмээд 2 туугаад өндөр хурцлаа. За энэ болохоор 2006 оны Яшийн нөхөд цэцтэй даалгаврын бодлого байна. Дээд цорь дээр нь доод цорийг нэмлээ 2 туалаа. Маань өндөр маань 5 язгуудар 6 хуваах нь 2. За эндээс юу болох юм гэсэн чинь энэ хоёр нэмэгдээд 15 язгуудар 2-ыг за нэр үржүүлж 4 өрчин 5 язгуудар 6. Тэгэхээр 75-ыг өрчин энэ хоёр маань язгуудар 12 гэдээ үржүүлж чинь бахан 4. За гэтэл 12-ыг бүгдээр яаж болох юм? 3-ыг өрчин 4, 4-өөс 2 гараад язгуудар 3 бахан 4. Энэ хоёроо хураалаа 2-ны 75 язгуудар 3 гэдгээр байна шүү дээ. За одоо нөхөх юм харахаар энэ маань 2-ны энэ 75 биш язгуудар 3 болж тарах нэ. За энэ парабол ийм цэг дээр оройтой гэнэ. За оройтой гэж нь орлуулахад биелнэ гэсэн. X санд 3-ыг тавилаа. 3-ын квадрат засах нь 6 30 3 нэмэх нь 5 тэгсэн чинь 2 гарч байна. Тэгэхээр эндээс 9-өөс хасах нь 18. Гэт чинь хасах хэс. Тэгээ нэмэх нь өстөд манай К маань 11 юм байна. За эхний нөхөх нь А болчихно. За дараа нь болохоор энэ хоёр цэгийг дайрсан шулууны тэгштэл бичнэ гинэ. За тэгтээ энэ чинь ийм тэгшгэлтэй гэдэг өгсөн байгаа юм чинь бүгдээрээ эндээ ингээд орлуулчих болно шууд. За би шил нэгийг орлуулаад шалгая л да. Y-ийн 3, X-ийн 5 тавьчих. Тэгэхээр эндээс манай C маань 2 гэж гарах нэ.
Нөгөөх нь шалгачих. Урбал y-ийн оронд 3-ыг тавилаа. X-ийн оронд y-ийн оронд 1-ийг тавиад x-ийн оронд 3-ыг тавихад бас болж байна. За тэгэхээр манай шулуунчлал маань y тэнцүү x-с нь 2. За тэнийг 2 болж байна. За дараа нь яасан гэж парабол дээр орших AB шулуунд хамгийн ойрхон цэг гинэ. За тэгэхээр манай парабол маань y тэнцүү x квадратсах нь 6x нэмэх нь 11 гэдэг парабол болчлоо. За тэгэхээр манай парабол маань өөрөөр хэлбэл за ерөнхий зургийг гараад бүгдээ гаргач. За инглээ. За гэтэл парабол маань оройн цэг нь биднэрт хэд гэж өглөө 3 байхад 2. 3 байхад 2 гэсэн координаттай ийм оройтой парабол. Эхлээд нэг шулуунаа зурчих. А цэг нь 3 байхад 1 гэсэн. За А цэг нь. За Б цэг нь 5 байхад 2 гэсэн. За Б цэг. Тэгэхээр одоо бүгд яах юм гэсэн чинь энэ хоёр цэгийг дарсан шулуун ингээд татсан баа шүү дээ. Энэ маань 2x-с засах нь 2 гэдэг шулуун. За нөгөөх маань болохоор А цэг нь 3 байхад 1. Б цэг нь 5 байхад 3 тийм хаана гэрээ юу зургдчихсан 5 байхад 3 гэхээр Б цэг нь юм биш үү. X-с нь 2 гэхээр арай буруу зургдчихсан юм аа. За тэгэхээр манай шулууныг ийм шулуун байна. За парабол нь болохоор энэ цэгт оройтой. За тэгээд энэ 0-ыг тавихаар харна гэдэг нэлийн том тоогоор огтлохоор байна тий. Тэгэхээр би одоо зүгээр ингээд багцаалдаад ингээд зорч. За нэг ийм парабол гэсэн. Арай л модорч уу. За манайх парабол маань за бүгд ингээд нэг баримжаа багцаалаад зорч. За нэг ийм парабол. За одоо бүгд юу болох юм гэсэн чинь парабол дээр орших AB шулуунд хамгийн ойр орших цэгийн координат төлөвлөнө. Тэгэхээр парабол дээр орших AB шулуунд хамгийн ойрхон орших цэг гэж бүгд энэ шулуунаа параллелээр ингээд зөөгөөд за тэнгуүл хамгийн ихэнд огтлох цэг нь манай ийм цэг гэсэн шүү дээ. За одоо бүгд параллелээр ингээд зөөе л доо энэ шулуунаа параллелээр зөөгөнгүүд хамгийн эхлээд нэг цэг огтлолоо. Энэ цэгийг нь бүгд ийм олох гэдэг гэсэн шүү. Тэгэхээр бүгд энэ улаан өнгөтэй шулуун нь бол x-с нь 2 болсон шүү дээ. Тэгэхээр маа налалт нь 1 байна. Тэгвэл энэ ногоон өнгөтэй шулуун чинь параллел чинь налалт нь адилхан 1 гэсэн усвал тоогоол мэдгүй бүгдээрээ. За тэгэхээр энтэй ингээд огтлцсон гэсэн. Тэгэхээр би энэ ногоон өнгөтэй шулууны налалтыг параллелчс 1 гэмтсэн. Нөгөө талаас бүгд налалтыг яаж олох юм гэсэн чинь ийм цэгийн координатаа би x0 y0 гэж бодъё. Тэгэхээр одоо параболоос уламжлал аваад манай парабол чинь x x квадратаас 6x нэмэх нь 11. За эндээс уламжлахаар 2x-с хасах нь 6. Тэгээд x0 цэгийг орлуулахад манай налалт гарах хэрэгтэй. Гэтэл налалт нь бүгдээр энд 1 гэмтсэн. Тэгэхээр x0 маань 7 байх нь 2 гэсэн үг. За y0 бол парабол дээр оршиж байгаа учраас 2 дугаар координат нь болохдоо нөгөө бүгдээрээ энэ параболтоо орлуулчихна. За x-ийн оронд 2-7-гоо тавилаа. Хасах нь 6 30 нь 2-7 нэмэх нь 11. За тэгэхээр энэ маань 4-ний 9 гэж гарч байна. Тэгэхээр манай m цэгийн координат маань 2-7 байхад 4-ний 9 гэдэг. За ингээд хамгийн ойрхон байх энэ хоёр цэгийг олчлоо m цэг. Дараа нь AM, BM гэрчмүүдийн үргэлжлэлийг параболыг харгалзан энэ цэгээр огтолдог бол ABM, FME гэсэн хоёр гуучны талбай харьцааг болдог нэ. За одоо бүгд яах юм гэсэн чинь AM-ийг үргэлжлүүлнэ гэж. За үргэлжлүүллээ. Энтэй нэг F зөвлөсөн. Дараа нь BM хоёроо үргэлжлүүллээ. Тэгсэн чинь энтэй E зөвлөсөн гинэ. Тэгээ бүгдний чинь EF холбоод тэгээд нэг энд нэг гурвалжин нөгөөтл нь гурвалж үсчихэд энэ хоёр гурвалжны талбайн харьцааг нь үлгэж байна. За тэгэхээр одоо бүгд яах юм гэсэн чинь M цэгээ мэдсэн. B цэгээ мэдж байгаа. Тэгвэл B цэг M цэгээ дайрсан шулуунжид бичээд шулуунаа параболтой огтж байгаа цэгийг олж. Тэгвэл би E цэгийн координатаа гаргаад авчихна. За одоо тэгэхээр би яах гэж вэ гэхээр B цэг M цэг хоёрыг дайрсан шулууны тэгштэл бичнэ.
За шулуунч бичихийн тулд би эхлээд энэ хэрийг дайрсан шулууныхаа наалалтыг олж болно. Эсвэл ерөөсөө шулуун дэвшил бол эрдэнэцүү К гэсэн бэлбэртэй байдаг. Тэгээд манай эмцэг оршин гэхээр Y-ийн оронд 4.7, 4.9, X-ийн оронд 2.7. Нөгөө талаас B-цэг маань оршин гэсэн. B-цэг чинь Y-ийн 5, Y нь 3 байсан ш нэрээ. Сэлчүүд буруу гарч штэ. Y-ийн 3, X нь болохоор 5 байсан. За ингээд К-бэр олчвол манай шулуунчлал тодорхой болчихно. За хооронд хасчээ. Тэгэхээр чин 4.9-с хасах нь 3, 2.7 К-гаас хасах нь 5К. За энэ дөрвөр ижлэр хуваар өгөхөөр 4.9-с 12X гарчин хасах 3 болно. Ийшээ 2-ыг өгөхөөр чин 2.7-оос 12X гар хасах 3К. За эндээс К-гаас ч К маань 2.1 гарч. За К нь 2.1 бол за энд орлуулсан ч болно. Бүгдээр бэг олно. 3 тэнцүү К гэхээр 2.1 чинь 5 нэмэх нь Б. Тэгэхээр 3-аас 2.5-аас 2.1 болчих. Тэгэхээр манай B 2-ыг дайрсан шулуун дэвшил маань К нь 2.1, сул тоо нь 2.1. За энэ ийм шулуун болчихлоо. Одоо зөвхөн бүгд энэ шулуунаа параболтойгоо огтлцуулнаа. Энийг манай парабол маань Y квадрат гэнэ. Y тэнцүү X квадратаас хасах нь 6X нэмэх нь 11. Зөвлөө. Нэмэх нь 11. За энэ хоёрын огтлын цэг гаргаад авчих. За энэ хоёрыг тэнцвүүлэхээр юу болох вэ гэсэн чинь 2.1 гинкс нэмэх нь 2.1. За тэгэхээр энд X квадратаас 6X нэмэх нь 11. За бүх талын 2-оор хөвчүүлчихнэ. Тэгэхээр энэ маань 2X квадрат хасах нь 12X нэмэх нь 22. За 0 тэнцүү 2X квадрат. За X маань ишийнхаа 13X 22-оос 1-с хар 21. За эндээс X1 2 болоо. Тэгэхээр нэг бүгдээ квадрат гэж бодохоор нэг шид маань болохоор угаасаа манай юу гарах хэвээр. BM-ийг параболтой огтлсон чинь нэг цэг нь бол M цэг маань гарах хэвээр. Тэгэхээр M цэг гарна гэж X нь 2.7 гарна. За нөгөөдхийн тал бодоод үзээрэй. Юу гарч байна? 3 гарч байна. За тэгэхээр энд ингээ харсан чинь би нэг битийн теоремоор шалгаж байгаа шүү дээ. Энэ нэрийг үжлэнгэл 2.21 юм байна гэд энэ нэрийг нэмэнгүүт 13, 2.13 гарч байна. За ингээд бодлоо. Гэтэл 2.7 маань манай M цэг. Тэгэхээр манай хайгаад байгаа Y цэгийн координат маань X нь 3 биш. За Y-ийн одыг бол бүгдээрээ энэ шулуун дээр орлуулчихё. За тэгэхээр Y тэнцүү 2.1 чинь X-ийн 3-ыг тавилаа. Нэмэх нь 2.1. Тэгсэн чинь 2.4 буюу 2 гарч байна. Y цэгийн 3 багт 2 гэж байна. За тэгэхээр Y цэгийн 3 багт 2. За энийг яг харалтаа оройн цэгтээ тавьчихж байгаа юм биш нэрээ. За одоо F цэг олноо. За даан цэгүүд болж байгаа. F цэг яаж болох юм гэж чинь A цэг M цэг хоёрыг шулуунчдыг бичээд параболд огтлцуулна. За A цэг M2. За одоо бүгдээрээ A M2-ыг дайрсан шулуунч бичнэ. Манай А чинь болохоор хэд координаттайгаа лээ. А-га харцгаая бүгдээрээ. А нь 3.1 байсан. А нь 3.1. M цэгийн координат чинь 2.7 байхад 4.9 байсан. За одоо энэ хэрийг дайрсан шулуун бичнэ бүгдээрээ. Тэгэхээр дахиад шулуун маань Y тэнцүү K гэсэн юм бэлбэртэй. Y-ийн оронд 1-ийг тавихад X нь 3 юм байна. Y-ийн оронд 4.9-ийг тавихад X нь 2.7 юм байна. Ийм байх KB болно гэсэн үг. За хооронд хасчээ. Тэгэхээр 1-с хасах нь 4.9 маань 3K-гаас хасах нь 2.7K B-нүүд нь хурагдчихна. Тэгэхээр 4-өөр хасах 4.5 тэнцүү ишээ 2 өгчээ 6-аас 7-аас гарчин хас 2.1K. Тэгэхээр манай K маань 2.5 юм байна. За K-га 2.5 гэмсэн чи энд бодлоо Б-г олноо. Тэгэхээр 1 тэнцүү 2.5-ыг 33 нэмэх нь Б. Тэгэхээр 1-ээс хан 2.10 тэнцүү Б. Тэгэхээр манай Б маань 2.15 шиг гэдэг хэлдэг гэж. 2-оор өгөхөөр хасах 2.13. 15, 13. За Y тэнцүү манай наалт нь 2.5 болоод сул тоо нь хас 2.13. За энийг би юутай огтлцуулах вэ гэсэн чинь
дахиад нөгөө параболтойгоо огтлцолноо. 6x хасхан 6x те нэмэх нь 11. За энэ хоёрыг тэнцвүүлэхээр 2-ны 5x-с хасхан 2-ны 13 тэнцүү x квадратаас хасхан 6x нэмэх нь 11. За 2-оор ижлэхээр өчнөө бүгдээ 5x-с нь 13, 2-оор үржлэхээр 2x квадрат хасхан 12x 22 болчихно. За 0 тэнцүү 2x квадрат энийг урагшаахаар хасхан 17x энэ маань иш нэмэгдээд 35 болчихно. За одоо эндээс x-ийг ойлгоход нэг нь нөгөө манай юу цэг манах хэвчээ ш мэдээж байгаа цэг маань тий. За 9 бодод үзье. 17 квадрат 289 хасхан 4-ийг үржих нь а үржих нь c. Хуваах нь 2-ыг үржих нь а. За тэгэхээр 17 дээр нэмэх нь хасхан хуваах нь 4. За одоо бүгдээ яасан гэсэн чинь тооны машин орчуулнэ. Тэгэхгүй бол алдчих магадгүй. За тэгэхээр бүгдээ 8а хэдэрч гэж 35-аар орчуулээд тэгээ 289-с хасахаар 9 буюу язгуураас 3 гарчна. Тэгэхээр юу гэсэн чинь манай 1-р шид маань шүү дээ. 20-ыг 4 дахаар 5 гараад 2-р шид маань болохоор 14-ийн 4 буюу 2-ны 7. За тэгэхээр эн чинь ямар хоёр шийдвэрлээ гэсэн чинь бүгдээр нөгөө энэ хэрийг огтлцуулж байгаа шүү дээ. Одоо А-г М-тэй огтлцуулж байгаа. Тэгэхээр энэ маань F цэг. Тэгэхээр нэг цэг нь болохоор угаасаа ойлгомжтой манай М цэг гарна. Тэгэхээр хоёр дахь координат нь манай F цэгийн координат нь байна шүү дээ. Энэ манай М цэгийн координат шүү дээ. Тэгэхээр F цэгийн эхний координат F цэгийн эхний координат маань 5 юм байна. За 5 байхад одоо нөгөө парабол шулуун хоёр хайлтанд нь шорлуулсан байл шүү. За шулуун нарийн дээр юм да тий. За энэ дээр 5 орлуулахаар 2-ны 5-ыг үржих нь 5 хасах нь 2-ны 13. Тэгэхээр 2-ны 25-аас 13 ихсгаар 12 болоод 6. Манай F цэгийн координат маань 5 байхад 6. За одоо энэ цэгүүд харагдсан сайн нэг хайтайхан цэгүүд гараад байна шүү. За би энэ доор нь дахиж зурхгүй бол энэ дээр жоохон юу харагдаад байна тий. За манай цэгүүд одоо нэг дор цуглуулнаа. F цэг чинь 5 6. Тэгээд түрүүн бүгдээ хэдийг юу боллоо? E цэг маань 3 2. За E цэг маань 3 2. Тэгээд A цэг маань болохоор 3 байхад 1 гэсэн тий. B цэг маань 5 байхад 3 байсан. 3 1 5 3 нь бол анханаас нь харч. 3 1 5 3 юм байна. За одоо манай M цэг нь юу юм гэсэн чинь M цэг нь 2-ны 7 байхад 4-ний 9. За одоо байна шүү дээ. Саний зурган дээр бол гоё харагдахгүй. Тэгэхээр би энэ дээр нөгөө 3-ны талбай харьцуулах гэж цэгүүд яг гоё тэмдэглэхээр аятайх юм гарах гэдэг. За А цэг нь 3 байхад 1 гэхээр А цэг. B цэг нь 5 байхад 3 гэхээр M цэг B цэг. За би боловч. Тэгсэн чинь F цэг нь 5 байхад 6 гэсэн шин. F цэг. E цэг нь 3 байхад 2 гэсэн шин. 3 байхад 2 дээрээ доогор шин. 3 байхад 2 цэг гэсэн E цэг нь. За одоо яасан гэсэн чинь манайх нөгөө M цэг нь болохоор 2-ны 7 байхад 3.5 байхад одоо энэ за 4 ч 3.5 гэхээр энд байхад нэг 4-ний 9-гэр 2 бүхэл гарантай те. За одоо яасан гэж чинь А-г F-тэй холбоод энэтэй холбоод одоо би яасан энэ хоёр зарим бохоо зурчлаа шүү. Энэ M цэг байгаа. Тэгэхээр одоо би яах юм гэж энэ хоёр гурчны талбай харьцуулах гэдэг. За тэгсэн чинь байна штэ бүгдээрээ энэ хоёр гурчны талбайг за жаахан гоё холбоодох юм. Харин морь холбочлаа тий. Одоо яасан гэж бүгдээрээ энэ А-га F-тэй холбоо. Тэгээд E-гээ энэтэй холбоод за тэгэхээр манай олгож байгаа талбай маань энэ хэсэг шүү зэ. Яг энэ огтлж байгаа нь манай M цэг. Энэ цэг маань M цэг. За энэ хоёр гурчны талбай харьцаг болсон. Тэгсэн чинь эндээс ингээ харсан чинь манайх яг энэ хоёр маань энэ ингээ харалтай байна тий. За тэгэхээр энэ ингээд трапез зурж тарж байгаа трапез. За трапезтэй юу вэ гэсэн чинь энэ бүтгэн холбоч. Ингээ холбоч. За энэ параллел учраас энэ хоёр маань трапез зурж тарна. За тэгэхээр ямар ч трапез дээр за одоо би нэг юу харна. Цааныгийн трапез дээр би ингээд хоёр диагонал. Тэгэхээр манай энэ зурган дээр бол одоо энэ хоёр гурвч магадгүй.
шаардсан. Энэ хоёр гурвалжин маань талбай нь байнга тогтмол тэнцүү байдаг. Яагад бол ямар ч тохиолдолд за энийг А, энийг Б хэмжүүлтэйсэн гэж дээ. Тэгэхээр энэ параллел хэмжээ энэ хоёр өнцөг тэнцүү, энэ хоёр өнцөг тэнцүү. Тэгэхээр одоо манайх дээшээ доош харсан энэ хоёр гурвалжин хоорондоо төсөөтэй гэсэн. Төсөөтэй юм бол энийг А x байхад нөгөө нэг зураас эсрэг энийг B x гэсэн. За энийг нэг А хэрэгжүүл нөгөө тал нэг B хэрэг гэсэн. За тэгэхээр бол энэний эсрэг нь А хэрэггүүл нөгөөдхийний эсрэг нь B гэсэн. За одоо тэгээ бүгд харъя. За талбай харьцан чаврын бүгд ингэж чинь. За одоо энэ AX энэ BX байгааз. За тэнгуут. За дахиад нэг ярина. Энд чирч. За нэг юм гурвалжин багш. Гурвалжны ингээд биэнд. За яг энийхээ нэг чиг авчдаг байх. Нэг AX BX харьцаад авч удаа л та. Тэгвэл энэний талбайг S1 энэний талбайг S2 гэвэл одоо энэ оройгоос бус өндөр нь гээд хоёулын нэрх яваа шүү дээ. Ааш. За тэгвэл би одоо S1-ийн талбайг S2 тавьсан харьцаагддаг маань S1 маань суур BX-ийг тийшээ бас өндөрдөд 2 тав. Нүүднийхээ суур AX-ийг тийшээ бас өндөрдөд 2 тав. Тэгэхээр ааш ингээд X-үүд бүгдстад B-г харьцагнаагаад тэгэхээр юу гэсэн үг хэрэг энэ хоёр талын харьцаа ямар байна? Энэ хоёрын талбай харьцаа яг тийм байна. Тэгвэл одоо бүгд энд харъя л та. Энэ AX, энэ BX ууз. Тэгвэл одоо би энийн S1, энийн S2 гэж. Тэгэхээр одоо саний ёсоор бол S1-ийг S2 тавьсан харьцаа нь AX-ийг харьцах нь BX юм байна. Ер нь бол үндсэндээ A харьцах нь BX. Одоо тэгвэл би энийг нь S3 гэж. Одоо энэ талаас нь харуул А Y-ийг BX тавьсан харьцаа нь S1-ийг харьцах нь S3. За одоо би энд яах чаа гэсэн чинь S1-ийг S3 тавьсан харьцаа нь А Y-ийг BX тухайстад он BY шүү B X гэсэн шүү дээ. Y. Тэгвэл 2 зураас эсрэг нь B гэрэг бол энийг 2 зураас эсрэг нь B гэрэг шүү. За тэгэхээр S1-ийг S3 харьцуулсан нь А Y-ийг харьцах нь B гэрэг. Тэгэхээр энэ урагч А харьцах нь B. Тэгэхээр эндээс бүгд ямар дүгнэлт хийж болох вэ гэхээр энэний талбайг тооход А харьцах нь B. S1-ийг S3 тавьсан ч бас А харьцах нь B. Гэтэл эндээс ч S1, S2, S1-үүд нь тэнцүү шүү дээ. Тэгэхээр үлдсэн эндээс S3, S2 нь тэнцүү шүү дээ. Тэгэхээр бүх тарпец дээр энэ хоёрын талбай яг тэнцүү байдаг шүү. Бүх тохиолдолд. Тэгэхээр би яасан гэж чинь манайх энэ хоёр чинь параллел байхгүй. Тэгсэн чинь энэ манай яг саний хэсэг тарпец ууз. Тэгэхээр нэрийн талбай харьцаа нь би юу гэж хэлэх гээд байна вэ гэхээр юм их бодчихлоо. Талбай харьцаа нэг юм байна. Өөрөөр энэ хоёр хоорондоо тэнцүү юм байна гэсэн. Ингээд болчих болно. За дараа нь 95. За конуст бөмбөрцөг багтжээ. Конус дотор бөмбөрцөг багтсан байна. Конус дотор бөмбөрцөг багтсан байна. За тэгээ конусын байгуулагч бөмбөрцгийг шүргсэн цэгээрээ оройгоосоо 8 нэгж 12 нэгж энэ ши оройгоосоо 8 нэгж 12 нэгж хуваагдж гэдэг нь энэ 8 байхад энэ 12 гэсэн. За энэ чин конус чин адил хажуутай энэ хоёр байгуулагч тэнцвэм чин энэ 8-ын 12 гэсэн. Нөгөө талаас тойрогт нэг цэгцсэн шүргч тэнцвэд. Энэ 8 бол энэ 8. Өшөө ийшэлсэн шүргч 12 бол энэ бас 12. Тэгэхээр би энийг 12, энийг 12 гэж мэдчихдэг юм шүү дээ. За өндөр болгоч. Тэгэхээр бүгд эндээс яасан? Конусын байгуулагч нь 20 гэж мэдчихлээ. Суурийн радиус нь 12 гэж мэдсэн гэсэн. Одоо конусын өндрийг болгоно. Конусын өндрийг бол. Тэгснэ бүгд энэ чинь тэгшинстэй гурвалжин Пифагорч штэ. За энийг би А шигчээ. Тэгээд аль гурвалжин дээр Пифагорт гэж байгаа вэ? Тэгэхээр энэ гурвалжин дээр. Тэгэхээр А-шин квадрат дээр 12-ын квадрат нэмсэн гипнуз 20-ын квадрат. Эндээс А-ш квадрат бол 400-аас 144 буюу 256 юм байна. Ингээд манай А-ш нь 16 юм байна. За ингээ өндрөө бичсэн. Одоо бөмбөрцгийн райцыг болгоно. Өгөөд энэ гурвалжинд багтсан тойргийн райц гэж ойлгож байна тий. За тэгэхээр өөрөлд би энэ цэвэрхэн зурж байгаа. Одоо бүгд энэ гурвалжинд багтсан тойргийн райцыг болгож байгаа гэсэн үг. За иш өндөр болгочихъя.
тойргийн төвөөсөө шүрч зэрэг татлаа энэ перпендикуляр. Бүгд ер нь бол энэ райцыг олох гэдэг гэсэн үг шүү дээ. Тэгээ энийг 12-оор мэдж байгаа. Энийг 12-оор мэдж байгаа. Энэ 8-тай. За өндөр болсон юм чинь энийг мэдж байгаа тийм. Өөрөөр хэлбэл энэ зай маань юу юм гэсэн чинь өндөр нь манай бүтнээр 16 байхгүй. Тэгэхээр энэ зай нь аашаас сасах нь энэ зай маань ертөнц ийшээ сунцаач зай. 16-аас сасах нь радиус. Аашаасаа энэ ирэх гэж. Тэнгүүд л одоо бүгд яах гэж энэ гурвалжин дээр сайхан Пифагорт ч юу. Тэгэхээр 8 катийн квадратээр r катийн квадрат нэмсэн гихтнүүц 16-аас сан радиусын квадрат. Тэгэхээр 64 дээр нэмэх нь r квадратын тэнцүү 256-аас хасах нь 32r дээр нэмэх нь r квадрат. Энээр хурагдчихна. За 32r-аа наашаа гаргаад 256-аас бүгдээрээ 64 хасчих. За тэгээ 32-т байх нь шүү дээ. Тэгэхээр 256-аас 64-ийг сарна шүү дээ. 192. Тэгэхээр радиусыг бол 192-ийг бүгдээрээ 32-т хувааж таарах нэ. Тэгэхээр радиус нь 6. За тэгэхээр бид нар энэ бөмбөрцгийн радиусаа 6 болгоно. За тэгсэн чи одоо ингэнэ конус дотроос сандруу нэгцэг авахд. Одоо конус дотроос сандруу нэгцэг авахд тэр нь бөмбөрцөг дотор байх магадлал бол. Энд нэг бөмбөрцөг байгаа шүү дээ. Бөмбөрцөг дотор байх магадлал бол. Тэгээ энэ бол геометри магадлал. Өөрөлдөл бүгд яах юм гэсэн чинь конус дотроосыг авахд тэгэхээр конусын эсдгүүн нийт боломж нь тэр нь бөмбөрцөг дотор байх магадлал. Тэгэхээр бөмбөрцгийн эсдгүүн дээр. Конус эсдгүүн болохоор суурийн талбайг өндөрөөрчлөөд 3 тооноо. Бөмбөрцгийн эсдгүүн чинь болохоор 3/4 π r куб. За одоо бүгдээрээ 3/4 π бөмбөрцгийн AB-ийн том иржгээр хоёроо энэ чинь суурь радиусад тэмдэглэг байгаа юм шүү дээ. За тэгэхээр PR куб нь бөмбөрцгийн радиус 6-гийн куб. Хуваах нь суурийн талбайч болохоор P-г үржих нь радиус нь 12 байгаа шүү дээ. Тэгэхээр P-г үржих нь суурийн талбай харин 12 талтай 12 радиустай дугуй. Тэгээ өндөр нь хэдийн гэсэн чинь аашны талаа 16. Тэгээд бүгдээрээ 3 тогтгоч. Гэрэнийг болно гэсэн үг. Тэгэхээр P-нүүд нустчихнаа. Тэгэхээр 4-ийг бах нь 3 6-гийн куб айн 3-ын сайхан хураач. Тэгэхээр энэ маань 12-ын квадратыг хүрч нь 16 өчн 3-ны 1 юм байна. Тэгэхээр 3-ны 1 удаас хураачнаа. Тэгэхээр 4-ийг хүрчин 6-гийн куб айн хуваарьдаар нь болохоор 12-ын квадратыг хүрчин 16. За энэ устгаач чи 4 болж штэ. Тэгэхээр 6-гийн кубыг бах нь 12-ын квадратаа би 6-г өрчин 2 гээд 6-гийн квадратыг өрчин 2-ын квадрат гэж хураахад юм тий. Тэр нь 6. Тэгээ одоо 4/4 16 юу. За тэгэхээр дээр нь 3 доор нь 8 8-ны 3 байна шүү. За автгаа дээр хоорондоо 6 нэгж зайтай А-цэг ба шулуун байсан. Энэ нэг А-цэг. Тэгээд 6 нэгж зайтай нэг М шулуун байсан гинэ. М шулуун. За тэгэхээр энэ цэг ба шулуунаас ижил зайд байших цэгүүдийн оллого. За тэгэхээр би энд яг үхээр өөрөө дураараа энд x координат энд ингээд y координат суугаад авч тэнглээ суугаад авч. За тэгсэн чинь энэ хоёр хоорондоо 6 нэг зайтай гэсэн шүү дээ. Тэгэхээр би яг дундад цэгээр нь авчи. За тэгэхээр энэ 3 координаттай. Тэгэхээр энэ маань 3-ыг дарсан m шулууны тэгшлэл гэвэл юу гэсэн үг? Y тэнцүү хас 3 гэсэн үг. Тэнглээс доош орж байгаа юм чинь энэ бол хас 3 координат гэсэн үг. За тэгээ одоо яг гэж чинь энэ шулуун ба энэ цэгээс ижил зайд орчих. За би нэг цэгийн төлөвлөлөд m авчих. X координат. Энэ маань энэ цэг хүрэх зай, энэ шулуурын зай хүрэх зай хоёр нь хоорондоо тэнцүү гинэ. За энэ цэгээс шулуур хүрэх зайг болохоор бүгд яаж л гэсэн энэ зайд 3 урттай. Энэ зай нь юу гэсэн чинь манай m цэгийн 2 дугаар координат яг ийшээ x энэ y. Тэгэхээр энэ нь y гэсэн үг. За одоо тэгээ бүгдээрээ А цэгийн координатыг харахаар 0 3 бистэй. M цэгийн координат чинь x хэрэгтэй. Тэгэхээр эндээс AM 2 цэгийн хоорондох зайг олохдоо яаж л юм гэсэн чинь M цэгийн координатаас нь эхний координатаас эхнийхийг хасаад 2 дугаар координатаас 2 дугаар координат хасаад хаврагчдад нэмлээ. Тэр маань энэ хоёр цэгийн хоорондох зай. Тэр чинь манай энэ зайтай тэнцвэрсэн шүү. Тэгэхээр чи энэ нь y энэ 3 юм чинь y дээр нэмэх нь 3 нэг зайтай тэнцвэр байна. За одоо хоёрчлан тавдрагчлаа. Тэгэхээр чи x-ийн квадрат,
y-ийн квадратаас хон 6y нэмэх нь 9. За y-ийн квадрат энийг дэлгүүр томоо төшөглөн штэ. 6y нэмэх нь 9. За эндээс y квадратууд нураачих юм байна. Эсвэл нураачих маань явж өгч манай x квадрат маань 12 ирэх юм шүү. Тэндээс y-ийг олсон чинь x квадратыг байх нь 12. За одоо яасан гэсэн чинь манайх тэгвэл ийм цэгүүдийн олонлог нь ийм параболын дагуу байх нь шүү. За тэгэхээр ийм цэгүүдийн олонлог маань x квадрат гэж координат хийгээд тарьсан. Тэгээд нэг ийм параболын цэгүүдийн олонлог юм байна шүү. За тэгсэн чинь цаашаа унсан чинь гинэ. Энэ мөрийн тэгшинмийн тэглэгээс за энэ чинь парабол шүү дээ. Тэгшинмийн тэглэг маань яг энэ координат хийгээд тарьсан учраас тэглэгээс 2 тишээ 18 нэг зайтай орших. Тэглээс 18 зайтай орших параллел байрлах m1 m2 шлүүн болон энэ мөрийн m шлүүний хооронд хашигдсан төрсөн талбай болох юм. За би энэ чинь нөгөө цэвэрхэн зурж байгаа. Одоо юу гэж хэлсэн бэ гэсэн чинь энэ парабол болон нөгөө шулуун бааш ертөн цас 3 дахь шулуун. Тэгээд энэ тэглээс нь 2 тишээ 18-ыг зэд орших гэдэг чинь 18-ыг дарсан. Нууд нь хасгаар 18-ыг дарсан. Тэгээд энэ парабол нөгөө шулуун энэ хоёр шулуун хооронд хашигдсан төрсөн талбай болох энийг олгосон. За энэ хоёр маань яг адилхан юм чинь SS гэдэг нэгийг нь бол 2 орчуулж л та. S1 гэдэг. Тэгэхээр би энэ талбай болохын тулд 2 шиг S1. За энэ S1 төрсөн талбай болно гэхээр энэ хил нь 0-оос 18 хүртэл. X нь 0-оос 18. Дээр орчиг нь x маань энэ парабол, доор орчиг нь ертөнцөө хас 3 төшлөө. Тэгэхээр бүгдээ параболоосоо хасах нь доод орчиг хас 3 төшлөөний хасаад өгч. Тэгэхээр энэ интегралыг бодохоор манай төрсийн талбай гарна гэсэн. Тэгэхээр 0-оос 18 хүртэл тэгэхээр x квадратыг байх нь 12 хасгахын нэмэх 3. За эндээс интеграл авах юм байна. За одоо эндээс 2-ыг өчгөх нь 12-ны 1-ийг өчгөн x квадратаас интегралахаар x кубыг байх нь 3. Нэмэх нь 3 тогтмолтоос интегралахаар 3x. Тэгээд 0-оос өчгөд бид аливаа амархгүй. Яагтвэл 0-ыг орлох бүх 0 гэж амар тий. За 2-ыг өчгөн x куб гэхээр 18-ын кубыг байх нь 36. Нэмэх нь 3-ыг өчгөн 18. Хасах нь бүгд нь 0 тохиолдол бүх илэрхийл нь 0 болчихно. Хасах нь. За энэ хоёрыг авраач юу. Тэгэхээр эн чинь 18-ын кубыг хуваах нь 18, нэмэх нь 6, гурчих нь 18. Энэ хоёр хөстаад 18-ын квадрат нэмэх нь 6, гурчих нь 18. Тэгэхээр манай эцэлхэн талбай маань хэдлэх юм гэсэн чинь 324 дээр нэмэх нь 6, гурчих нь 18 маань болохоор байна шүү дээ. 108 гэсэн. Тэгэхээр 108 дээр 324-ийг нэмсэн чинь манай талбай маань 442 гарах нь шүү. За дараагийнх нь 90 санийч 96 лөө. За ач би нэмэрт 96-аас маань. За 97. Дадлагаа гэж эргэтэл доош нь яачна. За 97 болохоор гинэ. Ийм хоёр морийн огтлын цэг гэж. За тэгэхээр эхлээд огтлын цэг олно гэдэг маань энэ хоёроо бүгдээрээ тэнцүүлчихнэ гэсэн үг. За ингээд тэнцүүлж. За ийшээ язуудар x ээж тойр өглөө. Ээж тойрт унж хуваараа хайлаа. 2-ыг хүчин язуудар x-ийг язуудар x гэхээр x гэсэн үг. 2 гэсэн 12-оос 6-аас 6, x олсон чинь 3 гарч. За x-ийг 3 гэдээ толцсон юм чи одоо 3-ыг орлууллаа. Тэгэхээр 6-г хуваах нь x-ийн хооронд язуудар 3. Тэгэхээр язуудар 3-аар үржүүлээд хосмоор нь чөлөөлнө. Үржүүлж чөлөөлнө. Тэгэхээр 6 язуудар 3-ыг хуваах нь язуудар 3-ыг язуудар 3 оршиход 3 болоод хурагдаад 2 язуудар 3. Тэгэхээр манай x маань 3 байхад 2 язуудар 3 гэсэн ийм цэг огтлцсон юм байна шүү. За тэгвэл одоо энэ огтлын цэг татсан өнцгийн коэффициентүүд буюу нөгөө налтууд нь аль вэ? За налтууд нь болохдоо бүгдээрээ одоо y тэнцүүд 6-г байх нь язуудар x. За эндээ уламжлал аваад орлуулах юм байна. Нөгөөх нь болохоор 12-ыг байх нь язуудар x. Хасах нь 2 язуудар x. Эндээс уламжлал аваад 3 орлуулах юм байна. За уламжлах тул жоох янзлая. Язуудар x x хоёрын нэг штэ. Нэг хүн хасах гэсэн үг. За эндээс уламжлахаар 6 гурчих нь хас хоёрын нэг уршаа гараад зэрэгээс нэгснэ. За тэгвэл энэ маань хасах 3-ыг хүчин x-ийн хасах хоёрын 3.
За одоо бүгд энэ чинь наалтыг болох гэдэг шүү дээ. X0 буюу 3-аар орлуулж байна. Хас 3/3-ийн хас 2-ны 3. Энэ нэгийг тавьчих. Үржүүлж хамтсан зэргүүд нэмэхээр хас 2-ны 1. Тэгэхээр хас 2-ны 1-ээр хасах нэгийг гуйх нь 3-ийн 2-ны 1 буюу язгуудар 3. За энэ ингээ маань нэгдүгээр надлалт нь. Энэ маань язгуур надал үлдээсэн биш язгуудар 3 байх хэвээр. К-ыг нь энэ юм байна. За хоёрдугаар надлтыг болгоно. Хоёрдугаар надлахыг бүгд эндээсээс уламжлаад орлуулж байна. За уламжлах юм жоохон янзлахгүй болохгүй байна. X-ийн язгуудар 2-ны 1 нэг хүнээр хасах гэсэн үг. X-ийн язгуудар гэхээр 2-ны 1 гэсэн үг. За одоо эндээс уламжлаад орлуулнаа. Тэгэхээр 12-ыг үрчгэн эндээс уламжлахаар хас 2-ны 1 уршаа гарлаа. Зэргээс нэгслээ. Хас 2-ыг чинь X-ийн 2-ыг чинь уршаа гаргаад зэргээс нэгслээ. За тэгэхээр эндээс хасах 6 гүрчгэн X-ийн хасах 3-ыг байх нь 2. Энээр хурагдлаа. X-ийн хас 2-ны 1 нэгэлсэн шүү. За одоо энэ дээр бүгд яах юм нөгөө 3 орлуулж байна. Хасах 6 гүрчгэн 3-ийн хас 2-ны язгуудар 3, хасах нь 3-ийн хас 2-ны 1. За 6-гаа би ингэчээ 2-ыг хүчин 3 хүчээ заяа. Тэгээ 3-ийн хас 2-ны 3, хасах нь 3-ийн хас 2-ны 1. За тэгэхээр нэрийг үржүүлж хамчин зэргүүдийг нэмчихэж бүгдээрээ хүчнийг зэрэгтэй гэсэн үг. Тэгэхээр 1 дээр хас 2-ны 3-ыг нэмэхээр юу болох юм гэж хас 2-ны 1 болно. Хасах нь 3-ийн хас 2-ны 1. За энэ чинь төсөв 2 гэсэн шүү дээ. Хасах 2. Одоо нэг А гэж төсөөлвөл хасах 2 А, хасах нь А буюу хариу нь хасах 3 А гэдэг шиг. Одоо би энэ яаж хасах 3 шиг 3-ийн хас 2-ны 1. Тэгээд энэ нэг зэрэгтэй юм чинь дахиад зэргүүдийг нэмэхээр 1-ээс 2-ны 1 буюу 2-ны 1 гэсэн. Тэгэхээр энэ маань хасах язгуудар 3 гэсэн. За энэ манай 2-дугаар наалт. За ингээ 2 наалтад олчлоо. 2 наалт болсон. Тэгсэн чинь шүрэг чулуунуудын О гэсэн хэлхийн эрэг чиглэлд үүсэх өнцгүүдийн ялхуурыг олгоно. За тэгэхээр манай нь штэ 1-р наалт маань хасах 1 хүн язгуудар 3 гарсан. 2-р наалт маань хасах язгуудар 3 гарсан. Наалт гэж юу хэлбгээр уг шулууны X тэнхлэг үүсэж байгаа өнцгийнх нь тангс. Тэгэхээр энэ маань альфа өнцгийнх нь тангс юм байна. Энэ нэг альфа 2 өнцгийнх нь тангс юм байна. Тэгэхээр эндээс альфа 1 болно гэхээр тангс хасныг ухаахны язгуудар 3-ыг хэдэн градус дээр авдаг вүлээ гэхээр хасах 1 хүн язгуудар 3-ыг 30 градус дээр авдаг. За нөгөөх маань юу вэ гэсэн чинь язгуудар 3-ыг 60 градус дээр авдаг. Тэгээд хасах 60 градус. Энэ хасах гэдэг маань яг бодит байдал дээр юу гэсэн үг вэ гэхээр штэ. За яг энэ чи би зураад үзүүлчихтэй. Хасах 30 градус гэдэг маань за мохон өнцөг одоо энэ координат ихээс за ишигээ хасах 30 градус. Энийг нөгөө талаас би юу гэж хэлж болох вэ гэхээр ийшээ эргэжүүлж хасах 30 градус эсвэл бүгдээр яг 360-аас 30 хасаад 330 градус гэж болно шүү. Өөрөөр энийг би бас юу гэж хэлж болох вэ гэхээр 330 градус гэж болно. За нөгөөх болохоор би яах вэ гэхээр энэ дээр 360-ыг нэмээд 300 градус гэж болгож байна. Тэгээд хоёрын ялхуурыг олоо гэсэн юм чинь би ихээс нь багыг насаад 30 градус буюу хариу нь 6-ны π. Энэгээр хассан ч болно шүү дээ. Адилхан гарна. Зүгээр яг ийм бас байж болно. За тэгвэл энэ хоёр хоорондоо 6-ны π буюу 30 градусын зүүсгэж байгаа. За дараа нь тэгсэн чинь тэгвэл энэ мөрийнх нь саяны энцэг татсан шүрэг шулмжлыг бичгэнэ. За одоо нэг энэ тусдаа одоо бүгд зөвхөн 6 квахын язгуур хэсгсэн мөрийн 3 гэсэн цэгцсэн шүрэг шулмыг бичгэнэ. Сая бүгд уламжлаад 3 орлуулсан шүү дээ. 40-д гарлаа. Эхнийх дээр нь манай наалт нь юу гэж гарсан бэ гэсэн чинь хасах 1-ийг квахын язгуур 3. Тэгэхээр энэ маань хасах 1-ийг квахын язгуур 3 гарсан. За 3 гэсэн цэг татсан гэхээр би нөгөө игрэг олцсон шүү дээ. 3-ыг орлуулаа тий. 6 квахын язгуур 3 гээд тэгээ бүгд 2 язгуур 3 гээд олцсон. Тэгэхээр 3 ба 2 язгуур 3 гэсэн цэг татсан наалт нь ийм байдаг шулуунчдыг бичнэ гэхээр чинь y-гээс нь энэ цэгийнхаа y-ийг хаслаа. X-с нь энэ цэгийнхаа x-ийг хаслаа. Тэгээд наалт нь энэ бол ингээ манай шүүгч чулуу. За тэгэхээр хасах 1-ийг бах нь язгуур 3x хасах
хасахыг нэмэх болно шүү дээ. 3-ыг ухааны язуудар 3, хасах маань хойшоо гарлаа нэмэх боллоо. За тэгэхээр эрэг тэнцүү хасах 1 ухааны язуудар 3x энийг хураачаар язуудар 3 болчихно. Арийнхын нэмлээ 3 язуудар 3. За тэгэхээр ийм хариу авах нь шүү. Хасах 1-ийг ухааны язуудар 3 гэж бөглөөд энийгээ 3 язуудар 3 гэж бөглөх нэ. За 98. За гурвалжны суурь нь 30 градусын хурц өнцгтэй тэгшинс гурвалжин пирамид шүү. За гурвалжин пирамидын суурь нь тэгш өнцгтэй гурвалжин шүү гэж. Тэгээ суурь нь 30 градусын хурц өнцгтэй гинэ. Бөгөөд уг пирамидын хажуу эрмүүд тэнцүү. Хажуу эрмүүд гэхээр одоо би цэгэр өнгөтэй энэ гурвалж. Энэ гурав нь хоорондоо тэнцүү бөгөөд 6 нэг журттай гинэ. 3-6 журттай. Тэгээ суурийн хавтгаатай бас 45 градусын өнцгөөс гинэ. Энэ гурав нь суурийн хавтгаатай гуруулаа ингээд 45 градусын өнцгөөс. За эхний хэлж нь би зүгээр ингээд зургуулж. За өндөр буулгалаа. Тэгээд энэ маань 45 градусын зүүсгэн, энэ мас 45 градусын зүүсгэн, энэ мас 45 градусын зүүсгэн гэж. За тэгвэл пирамидын өндрийг бол. За хэрвээ пирамидын хажуу эрэмгүүд нь тэнцүү гэж өгдвөл иш ингээ өндөр болгосон тий өндөр. Тэгээ бүгдээр 45 градусын зүүсгэн гэсэн. Тэгэхээр эндээс бүгд юу хэлж чадах вэ гэхээр энд 45, энд 45, энд 45 чинь энэ тэгшинс гурвалжны хувьд геометнуудад нь адилхан үүсэж байгаа өнцгүүд нь адилхан чинь энэ гурвалжин бишээ энэ гурвалжин гурлаа тэнцүү гурвалжин. Гурал тэнцүү юм чинь 6-гийн энэ өст чинь гэсэн шүү дээ. Энэ өст чинь бүгд чинь өсч гэсэн. Эсрэг өсч байгаа энэ гурлаа тэнцүү. Тэгсэн чинь дээрэс нь бүгд харахаар ямар нэгэн гурвалжны шүү. За гурвалжны энэ оройнууд хүртэлх зайнууд нь тэнцүү байна гэдэг чинь энэ юу гэхээр энэ маань манай энэ гурвалжны багтаасан тойргийн төгс багтаасан тойргийн. Гэтэл манайх чинь тэгшинстэй гурвалж байгаа шин. Тэгшинстэй гурвалжны багтаасан тойргийн төв хаана гэдэг вэ гэсэн тэгш өнцгтэй гурвалжин нэг багтаасан тойргийн төв нь яг геометрийн хагас дээр будаг. Тэгээ манай суурь чинь 30 градус гэдэг байгаа шин өнцгэн тий. За тэгвэл одоо ингэнэ. Одоо би энэ 6 шинжил зурна гэсэн. Яагаад гэвэл штэ манайх тэгшинцгтэй гурвалжаан гэсэн. За тэгшинцтэй гурвалжаан. Тэгснээр нэг өнцг нь 30 градусаа гэсэн. Тэгээд хажуу эрэнгүүд нь тэнцвэхээр өндрийн суурь нь пирамидын өндрийн суурь хаана байх гэж чинь суурин гурвалжны багтаасан тойргийн төв дээр байна гэсэн. Гэтэл маань тэгшинцтэй гурвалжны чинь багтаасан тойргийн төв дээр байна гэж чинь яг эсрэгтлийн геометрийг хагаслаа угаад буучна. Тэгээ энэ 45 градус өгсөн. Тэгээ энэ 45 гэдэг өгсөн. Тэ бүгд энэ улаанууд нь бүгд 45 градус өсөж байгаа өгсөн бааш 45. За тэгээ бид нарт нөгөө эдгэрэн 6 гэдэг өгсөн. Тэгэхээр би одоо яах юм гэж энийг ааш гэдэг тэмдэглэчээ. Тэгвэл энэ адилхан чинь ааш гарах шүү дээ. Энэ бас ааш гэсэн үг. За эхлэж бичсэн өндөр олч. Пирамид өндрийг бүгд яаж авах юм гэж энэ гурвалжин дээрсээ Пифагордод болчихно. Тэгэхээр аашийн квадрат дээр аашийн квадрат нэмсэн 6-гийн квадрат. Эндээс 2 аашийн квадрат нь 36 бөгөөд ааш квадрат нь 18 бөгөөд 18 9 хүчин 2. Тэгэхээр эндээс ааш болохоор 3-ийн хүчин язуудар 2. За энэ манай пирамидын өндөр. За дараа нь суурин гушны талбайг болгоно. Тэгэхээр хараа сая бүгдээр эндээс харсан чинь энийг ааш хэмэжлээ шүү дээ. Тэгэхээр аашаас энд 2-3 болцсон. Тэгэхээр манай пирамид энэ тал нь 6 язуудар 2 гэсэн. Пирамидын суурин гушны тал нь 6 язуудар 2. Тэгсэн чинь 30 градусын эсрэг очиж катет маань геометрийн хагас. Тэгэхээр суурин гурвалжны хувьд энэ тал нь 3 язуудар 2 биш. 30 градус эсрэг катет нь дандаа геометрийн хагас. За тэгээ энэ 60 градус гэдэг энэ гушны талбайг олж байна. Нөгөө талыг нь олох шаардлага байхгүй бол олохгүйсэн ч болно л доо. За би энэ тэгвэл заавал Пифагордж олохгүйгээр энэ суурин гушны талбайг олохдоо яаж болох юм гэсэн чинь за суурин гурвалжин маань гурвалжны хоёр талыг нь хоорондоо сенсорлоод хоёр тавьчих. Нэг тал нь 6-2, нөгөө тал нь 3-2. Хоорондоо өсөж байгаа нь 60 градус. Тэгээ хоёр тухаар манай гурвалжин буюу суурин талбай маань гатарна. Эсвэл зарим нь энэ хоёрыг Пифагордж энийг олцоод тэгэл тэгшинсээ гурвалжин шиг 2 катыг өрчөөд 2 туна гэсэн ч болно шүү дээ. За одоо энэ маань үржүүлээ 18 язуудар 6
Синус 60 чинь язуу дээр 3-ыг хуваах нь 2. Тэгээ 2 таач. За тэгэхээр энэ чинь 18 гэсэн 2. Энэ хоёрыг хураа 9-гээ тавьчихлоо. За баллахгүй бичмээр шүү те. 9-ийг 30 3 6 18 хуваах нь 2. Тэгэхээр энэ чинь 18 чи 9-ийг 30 2 юм чи 9-с чинь 3 гарчин. Тэгээ язуу дээр 2-ыг хуваах нь 2. Тэгэхээр манай энэ 2-ны 27 язуу дээр 2 юм биш. Тэгэхээр манай суурийн талбай маань 2-ны 27 язуу дээр 2 гэсэн чинь биш болоо авчлаа да хаана алдсан байна. 6-аас 2-ыг нэгээр хараа энэ хараа 6-аас 2-ыг чинь 3-аас 2 шүү дээ. Би 3 гээл хүчсэн байна. Дахиад нэрчүү. Алдарч дахиад цэцэс тэ. За тэгэхээр 6-аас 2-ыг 3-аас 2-оор хүчлээд хоорондсон синус үржлээд 2 тавьчих. За тэгэхээр энэ маань 18-ыг 30 язуу дээр 2-ыг язуу дээр 2 болоод синус 60 маань энэ баах нь 2. За энэ хоёроо хураачи 18-ыг 2 дахаар 9 язуу дээр 3. За манай суурийн 30 талбай маань 9 язуу дээр 3 байх нь шүү. За одоо пирамид эсвэнийг болгосон. Пирамид эсвэнийг болохтой яах юм гэж бүгдээрээ суурийн талбайгаа болоод өндөрөөчлөөд 3 таачна. Тэрээс суурийн талбай болцсон ш. Тэгэхээр пирамид эсвэн бол суурийн талбайг өндөрөөчлөөд 3 байна. Суурийн талбайгаа бүгдээрээ хэд гэж боллоо. 9 язуу дээр 3. Өндөрөө бүгдээрээ болцсон ш. Энд 3 язуу дээр 2. Тэгээд 3 таах гэж. Тэгэхээр устдаад 9 язуу дээр 6 байна. Тэгэхээр энэ маань 9 язуу дээр 6 байна шүү. За дараа нь пирамидыг багтаах бөмбөрцгийн радиус. За манай пирамид маань одоо бөмбөрцөд тогтцсон байна. Яасан гэсэн чинь тэгшинстэй болж байгаа шүү дээ. За пирамид бүгдээрээ яасан гэсэн чинь бөмбөрцөгт багтаасаа гэдэг чинь бүх ирмүүд нь манай бөмбөрцөгтөр байх гэсэн шүү. За энэс нэг бөмбөрцөгтөр байх. За тэгээ бүгд энэ арайгаас өндөр болгосон чи яг нөгөө манай гипноз хагас дээр болсон шүү дээ. Нөгөө хааш те. Тэгэхээр манай энийг цааш ингэ өөрчлүүлчихье. За тэгэхээр манай бөмбөрцгийн төв бол яг энэ өндрийн дагуу магадгүй доромжиж магадгүй дээрж магадгүй. Энэ бол радиус. Ишээ холбочвол тойргийн бөмбөрцгийн төвийг тойргийн бөмбөрцгийн цэгтэй олж чинь энэ бол радиус гэсэн үг. Энийг бүгдээрээ 3 язуу дээр 2-ыг олцсон тий. За андуураад идэх шүү. 3 язуу дээр 2. За тэгэхэд энэ өндрөө бас олцсон шүү 3 язуу дээр 2 гээд. Тэгэхээр нэг жижигхэн энэ зай ба шүү. Энэ зай маань 3 язуу дээр 2-оос хасах нь r. Яг бол энэ 3 язуу дээр 2 юм чинь энэ радиусаас чи. Тэнгүүт бүгдээр нь чи нэг юм тэгшинстэй болж үсчихэд байна. За энэ чи нэг айтайх шиг бичиж таарах бөмбөрцгийн төв. За энэ цэгэр гулчны Пифагорд боллоо. 3 язуу дээр 2-оос хан r-ын квадрат дээр катет 3 язуу дээр 2-ын квадрат нэмсэн бөмбөрцгийн радиусыг квадрат Пифагордж байгаа. За тэгэхээр квадрат зэрэгчхээр 9-ийг үржин 2 хасах нь энэ хоёрыг хүчлээд 2-оор үржүүлээд нэмэх нь радиусын квадрат. Нэмэх нь энийг квадрат 9-ийг хүчин 2 тэнцүү радиусын квадрат. За энэ хоёр устдаад 18 дээр 18 гэж 36 тэнцүү 6 язуу дээр 2r. Эндээс r-ийг болохоор 36 хувахан 6 язуу дээр 2. Рачио 6 хувахан язуу дээр 2. R харснал чөлөлдсөн баха те 6 чинь 3-ыг хүчин 2 хувахан язуу дээр 2. Ингээ хураасан чинь 3 язуу дээр 2-гээд радиус нь ингээ харах юм. За энэ бол манай бөмбөрцгийн радиус нь 3 язуу дээр 2 юм биш. За BCD-с зөв дөрвөнс пирамид. Зөв дөрвөнс пирамид хэрэг суур нь квадрат. За манай энэ ABCD нь квадрат гэсэн үг шүү. Тэгээд S оройгоос суурийн хатгаа болгосон өндрийн суурийг нь O гэж тэмдэглэчихье. За суурийн тадууд нь бүгд 6 юм биш үү? Энэ маань 6 хүрттэй юм биш үү? За тэгээд D ба B цэгүүдээс өргөд энэ маань D ба B цэгүүдээс S зэрмэгт харгалзан эндээс S зэрмэгт харгалзан энд перпендикуляр болгосон гэж. Өөрөлдвөл энэ юу гэсэн үг вэ? За би нэг олчих квадрат хэмжээний төвийн дайр шүү. За тэнгуут яасан гэсэн чинь жишээл энэ талсын энэ гурвалжин дээр би яасан гэж B цэгээс ишийг өндөр болгосон гэж хэлсэн шүү. Энэ 90 градус. Нөгөө талаас нь бас 90 перпендикуляр болгосон. За тэгээд болсон бөгөөд OBM нь 30 гинэ. OBM нь 30.
энэ өнцөг 30 градус гинэ. За хамгийн эхлээд О юмыг болгож. За тэгэхээр бүгд эндээс ингээ харсан чинь манай энэ тал нь 6, энэ тал нь 6. За тэгээ 30 градус гэж өгсөн энийг болгож байгаа. Тэгэхээр эхлээд би энэ 6 мэдж байгаа бол манайхын чинь квадрат учраас DB диагонал болж. Тэгэхээр DB суурийн диагонал бол 6-гийн квадрат нь 6-гийн квадрат. Энэ тал нь 6, энэ тал нь 6. За тэгэхээр маань 72 болж байна. Тэндээс DB-г болоход 72 чинь 36, 32 гэсэн үг шүү дээ. Язуурахаар 36-аас 6 гарлаа, язуур 2. За ингээд DB-г болцсон. За тэнгуүтлээр энэ байгаа нэг гурвчныг би ингээд бусд нь авчирнаа. Энэ ингээд нэг хажиж шаарсан гурвалжин бооз. За энэ гурвалжин маань яаж харагдах вэ гэж энэ D, энэ B, за тэр M ингээд зурчих. За одоо бүгд энийг 30 градус гэж мэдчихэж байгаа. Ишээ өндөр болгосон энэ маань О. Тэгээд би DB-гийн бичсэн 6-аас 2. Тэгэхээр манай энэ маань зөв гурвалжин пирамид, зөв дөрвөөс пирамид учраас энэ адилжтай гурвалжны ишийг өндөр болгочих. Нөгөөл чинь дахиад энэ адилжтай гурвалжны ишийг өндөр болгоцсон гэдэг чинь манай D ийм байж юм л тэнцүү адилжтай гурвалжин. Адилжтай гурвалжин тэгээ ишээ ингээд холбохоор манай эн чинь өндрүүлж таарна шүү дээ. Энэ талаас нь харуулсан өндөр. За проекц нь бас энэ өндөр гэсэн үг. Диагонал автлын гэсэн үг тий. За одоо бүгдээр DB-гээ 6-2 гэж мэдж байгаа юм чи энэ хоёр адил хажуутай юм чинь суурай тал руу байна. За тэгвэл бүгдээр яах гэж 30 градус шиг катн гифтэн цагаас. За энэ зэрэг би x гэж. Тэгвэл 30 градус шиг катн гифтэн цагаас энэ 2 гэсэн. Одоо бүгдээр яах гэж энэ гурван дээр үнцгийн харьцаасан ч болно, Пифагорцсон ч болно. Тэгэхээр x катын квадрат дээр 3 язуур 2-ын квадратыг нэмсэн гифтнүүц 2x-ийн квадрат. За тэгэхээр чинь 9-ийг үрчих нь 2, 4-өөс нэгээс гарч 3x квадрат, 3 тооцох чинь 6x квадрат нь 6 буюу x нь язуур 6. X буюу манай O юм нь язуур 6. За энэ язуур 6 болсон. За дараа нь яах юм гэсэн чинь S оройгоос за энэ S оройгоос шүү. Оройгоос BC талд болгосон өндрийн суурийг K гээд SK болно. За хажуудсан энэ гурвалжин штэ. За биний бас тусна ингэж зурчих. За тэр маань ямар гурвалжин байгаа гэсэн чинь SKC гэсэн юм гурвалжин. S зэс мөрий зурч ба тий. За арилгаж байгаа дахиад зурнаа. SKC гэсэн энэ SKC биш SBC гурвалжны ийшээ буусан өндрийн болгоны. За тэгэхээр зөв пирамид чинь энэ хоёр ирм хажуу ирмэг тэнцүү байгаа шүү дээ. Тэр SK манаас тал руу очих. Тэгэхээр манай нөгөө суурийн ирм маань 6 гэсэн чинь яг 3 гэж очих. Тэгээ би SK-г олохын тулд надад юу хэрэгтэй? SC хэрэгтэй юм шиг. За SC-г ханаас болох бүгдээ харъя. За SC-г яаж болох вэ гэж чи бүгдээрээ одоо энэ гурвалжин багш энэ гурвалжин. Энэ гурвалжны хувьд болохоор бүгдээрээ өндрөө мэдгүй байгаа. ОЦ-г мэдж байгаа. Ийш бас энэ өндрийг мэдж байгаа. Энэ гур хэлбэл манай энэ гурвалжны энэ BC-ийн энэ ирмэгт перпендикуляр гэдэг чинь манай энэ DMB гэсэн гурвалжин маань энэ SC перпендикуляр байгаа гэсэн үг тийм. Энэ перпендикуляр байна гэж чинь O юм бас энэ 90 градус гэсэн үг. За одоо би аль гурвалжныг харуулах вэ гэхээр SO энэ гурвалжныг тусдан зурлаа шүү зэ. За одоо тэр гурвалжнаа тусдан зурхаар байна штэ. Манайх юм гурвалжин байна. За энэ чи за тэр гурвалжин тусдан салгаж зурчихсан. SOC. За SO маань юу гэсэн манай пирамид өндрөө. ОЦ нь юу гэж? ОЦ нь юу гэж манай нөгөө нэг суурийн квадратын диагонал шүү дээ. Тэрний хагас гэсэн үг. Тэгэхээр би суурийнхаа диагоналыг бүгд 6-2-ыг олцсон шүү дээ нэг. Тэгэхээр эн чинь ч гэсэн 6-2. Тэгэхээр манай энэ ОЦ чинь тэрний хагас буюу 3 язуур 2 байгаа гэсэн үг шүү. Энэ 3 язуур 2 байгаа. За тэгээ бид нарт энд яаж харагдах гэсэн чинь О юм нь ийш бус өндөр гэж харагдана. Тэгээ бүгд О юм олцсон шүү дээ. Язуур 6 гээд. За ингээ олцсон. Одоо бүгд тэр эндээс SC-г л болох гэдэг. Гихний хэлж байна. За тэгэхээр юу ч гэсэн би эндээс MC-г олноо. Индукшнстай гурвалжин шүү. За MC-ийг Пифагордод болохоор ОЦ гипнуцаасаа ОМ катин квадратаас
ОЦ нь 3 язгуудар 2, ОМ нь язгуудар 6-гийн квадрат. Тэгэхээр эндээс энэ маань юу болох юм гэж 9-ийг 32 хасган 6. Тэгэхээр чинь 18-аас 6 хасахаар 12 болоод МЦ маань язгуудар 12. 12 чинь 4-ийг 33 чинь 2 язгуудар 3. Тэгээ нэг 2 язгуудар 3 гэсэн. За одоо бүгдээ тэгшинс гурвалжны тэгшинцийн ороос гарсан өндрийнх нь квадрат нь. За тэгшинс гурвалжны тэгшинцийн ороос өндрийн квадрат нь 2 проекцийнх нь өчтөд тэнцвэр. Тэгтээ тэгш өнцөд гурвалжны штэ энэ ороос өндрийн квадрат нь энэ нэрийнхээ өчтөд тэнцвэр. За энэ бол төсөөвчл гарчна. Тэгэхээр язгуудар 6-гийн квадрат нь тэнцүү SAB үрчин MC. Тэгэхээр чинь 6 тэнцүү SM-ийг үрчин 2 язгуудар 3. Эндээс SM олсон чинь 6-г хуваах нь 2 язгуудар 3 хураагдаад 3 буюу манай SM маань язгуудар 3 болж байна. Тэгэхээр явж ш манай SC маань юу гэж SC маань энэ хоёрын нийлбэрээ гэдэг чи яг уу 3 язгуудар 3 юм шиг. За SC-г болж бүгд яах гэдэг вэ гэсэн чи SC-г энд ашиглах гэдэг ба ш 3 язгуудар 3. Миний олох гэдэг нэг дахиад дараагийн алах нь SK гэсэн тий. За SK болно. Энэ цэнхэр дээрээ би бүх орчих. Тэгэхээр SK маань катет учраас энд яах вэ гэсэн чинь SC квадратаас хам KC квадрат. SC маань 3 язгуудар 3-ын квадрат, KC маань 3-ын квадрат. Тэгэхээр энэ маань 9-ийг 33 хасах нь 9. Тэгэхээр 27-оос 9-ийг хасахаар 18. Тэгэхээр манай SK маань 18 чи 9-ийг үрчих нь 2 учраас 9-өөс 3 гараад 3 язгуудар 2 шүү. За ингээл алдах гэдэг шүү те. SK маань 3 язгуудар 2. За дараа нь юу болох гэж пирамидын хажуу гадруу талбай. Хараа пирамидын хажуу гадруу зөв пирамид учраас энэ гурвалжин байна шүү дээ. Энэ дахиад нэг гурвалжин пирамид, гурвалжин цааталтан дахиад нэг гурвалжин бүгд яг адилхан. Ирэмгэн 6, өндөр нь болохоор бүгдээс ялцсан шүү. Тэгэхээр одоо манай энэ хажуу гадрууны талбай гэдэг маань бол 4 ширхэг энэ SBC шүү дээ. Тэгвэл энэ гурвалжин талбай болоод 4 хүрчлээ шүү. Тэгэхээр энэ гурвалжины талбайгаа яаж хийх гэж суурийг өндрөө хүрчлээд 2 таачна. За тэгэхээр одоо бүгдээ суур нь юу гэж BC өндөр нь болохоор SK тэгээ 2 таачна. За би чинь буруу зам бичсэн явж штэ нэрээ. За тэгэхээр гурвалжин талбайд бүгдээ ингэж алнаа. За тэгэхээр BC чинь 6, SK-гаас 3-аас 2 гэдээ болцсон. Тэгээ 2 таа. Тэгэхээр эндээс яах юм гэсэн ингээ хороохоч нь 2 болоод 12-ыг 3-аар тэгэхээр 36 язгуудар 2. За манай хажуу гадруу маань 36 язгуудар 2 юм биш. За сүүлийнх нь нэлээд урт юм болгоод шүү те. За энэ функц өгдөөд энэ функцийн 5 гэсэн абсцистэй зэг татсан шүүгчлэн бичгэнэ. За эхлээд 5 гэсэн абсцистэй зэг татсан гэхээр надаа 90 хэрэгтэй л дээ. Тэгээ анхныхтаа 5-аа орлуулчихнаа. Тэгэхээр чинь 5-ын квадратаас 8-ыг 35 нэмэх нь 17. Тэгэхээр 25-аас 40-ыг хасаад 17 болчихно. Тэгэхээр эн чи бол 25-аас хасгаар чинь хасах 15 нэмэх нь 17 гэхээр 2 болчихно. Тэгэхээр бүгдээрээ яасан ч 5 ба 2 гэсэн зэгцэн шүүгчлэн боллоо шүү дээ. Одоо бидэрт налалт хэрэгтэй. За параболоосоо уламжлахаар энэ болоод тэгээ би чинь ямар зэг татсан шүүгчлэн татах гэдэг вэ? 5 гэснэг татсан. 10-аас 8-аар 2. Тэгэхээр шүүгчлэн маань Y-гээс нь 90-ийг хасаад X-ээс нь 5-ыг хасаад тэгээ маань налалт нь 2. Налалт нь 2. За тэгэхээр маань шүүгчлэн маань 2x-ээс хасах нь 10, хасах 2-оо хойш гаргаж. Тэгэхээр 2x-ээс хасах нь 8 гэж шүүгчлэн маань энэ болох юм шүү. Дараа нь яах юм гэсэн чинь энэ функцийн график шүүгчлэн болон координатын тэнхлэгүүдээр хашигдсан төрсийн талбай болно. За яасан гинэ гэсэн чинь манай функц маань x квадратаас 8x нэмэх нь 17 лөө парабол маань. За тэгэхээр энэ параболын парабол нөгөө талбай болгохын тулд жоохон багцаалж зурх хэрэгтэй байна л та тий.
За оройн цэгийг олноо. Тэгэхээр чи уламжлага тэгтэнсгээр чинь 2x-8. Тэгтээ чи x дөрөв хэсэгтэй байт юм байна. За 4 орлуулахаар чи энэ чи 16-аас хасах нь 32 нэмэх нь 17. 33-аас 32-аас нэг болчихно. Тэгэхээр манай оройн цэг нь 4 байхад 1 юм биш. За дээш харсан парабол. За тэгэхээр манай нөгөө 0 байхад 17 хөндлөн том юм байна. За тэгэхээр ингээд ерхий багцаалт ингээд зурч. За тэгсэн чи яасан гэсэн чинь бүгдээр ингээд чинь 5 гэсэн зэгтсэн шүрүүгчлэн. За 5 байхад хэд гарлаа нэрээ 5 байхад аяг 2-ыг дарж байгаа юм шиг. Тэгэхээр яг тэрийг дарсан дээр баха 5 байхад 2-ыг дарсан юм биш. За нэг иймэрхүү парабол юм байна л да. За энэ хэсгийг л зурч. За параболын энэ 5 байхад энэ зэгтсэн шүрүүгчлэн ингээд зурчээ. За одоо гүйцэхгүй болохгүй л дээ тий. За ингээд гүйцээлээ. За тэгсэн чи юу хэлсэн бэ гэж өгүүлбэр нь энэ функц болон нөгөө шүрүүгчлэн болон координатын тэнхэлгүүдээр заавал үзэхээр би энэ цэгцэрэгүүдэд талбайлах гэж байгаа. За тэгэхээр би энийг нь S1 гэж энэ S1-ийг болгож байгаа шүү. За S1-ийг болох нь S2-аас хэрэг болох юм байна. За тэгэхээр одоо манай шүрүүгчлэн маань юу байлаа? 2x-ээс 8 байсан шүү. За энэ шүрүүгчлэн маань 0 байхад x-ийн t тавхад y-ийг хасах 8 байна. Өнөөгөө хасах 8-ыг дарж байгаа маань. Тэгэхээр манай энэ талын уртан зүгээр 8 урттай юм байна шүү. Дараа нь бүгдээрээ y-ийн орноо л тавьчих. Тэгэхээр x нь 4 болчих. Тэгэхээр энэ маань яг 4-ийг дарж байгаа юм байна. Энэ зэн 4 юм байна. За тэгэхээр би яах гэж байгаа гэхээр эхлээд S1, S2-ийн талбай нийлбэрийг болоод S2 хасчих. S2-ыг болохоор юу юм гэсэн чинь тэгшинстэй гуулж учраас 2 катыг үрчлэх 2 таа. Тэгэхээр 4-ийг 8-аар үрчлээд 2 таа. 32-ыг 2 дахаар 16. За манай S2 маань 16. За одоо би вэштэй S1, S2-ийн талбай нийлбэрийг олцоод тэндээсээ энийг хассан дээр байгаа байхгүй юу? Тэгэхгүй бол би одоо нөгөө 2 хэсэгт хувааж энэ олцоод байна. За манай талбай нь ханаас ордог чинь 0-оос ахуулаад яг энэ шүрлж байгаа цаг хүртэлмж 5 хүртэл. Дээр орж байгаа нь юу вэ гэж манай энэ парабол, доор орж байгаа нь юу гэж шүрүүгчлэн. Тэгэхээр би дээр орж байгаа параболоосоо x квадрат 8x нэмэх нь 17-оос юугаа хасах гэсэн шүрүүгчлэн хаснаа. За энэ талбайг олцоод хасчлыг болчих гээд. За тэгэхээр энэ маань 0-оос 5 хүртэл хаалтаа задлахаар x квадрат хасах нь 8x нэмэх нь 17-оос хасах нь 2x нэмэх нь. Тэгэхээр энэ маань 0-оос 5 хүртэл x-ийн квадратаас хасах нь 10x нэмэх нь 25. Тэгэхээр энэ маань юу ч таарах вэ гэсэн чинь 0-оос 5 хүртэл x-с хасах нь 5-ийн квадрат. За эндээс интегралхаар x-с хасах нь 5-ийн зэрэн дээр нийлмээ тэрэнд хувааж өгөөд x-ийн коэффициент 1 юм чинь ямар нэг асуудал байхгүй байна. Тэг ингээд болцсон. За 0-оос 5 хүртэл. За эхлээд 5-ыг орлуулж 0 гарч байна. Дараа нь бүгдээрээ 0-ыг орлуулна. Тэгэхээр хасах 5-ын кубик байх нь 3 буюу хасгасаар нэмэх болоод манай бүр тийм тоолол башин 3-ны зууртай юм ба штэ. Гэтэл миний яг олох гэж байгаа ч юм ба штэ. S1 байхгүй юу? Тэгэхээр S1 гэрэс саяны 3-ны 125-аас нөгөө гурвалжныхаа талбай хаснаа 16. Тэгэхээр ишээ 3-аар хөр 3-ны бүгдээр 125-аас 48 хасаад өгч юм байна. За тэгэхээр одоо бүгдээр яах юм гэсэн чинь 125-аас 48-ыг хасахаар 77 болох. За миний болгож байгаа хариу 3-ны 77 юм биш үү? Энэ 3-ны 77. За дараа нь f функцийн графикийг эмзэгт шүргсэн o гэсэн гэхдээ орших тойргийн төслийг бичгэнэ. За одоо манайх яасан гэсэн чинь ингэнэ гэж. Энийг шүргдэг. Тэгээ o гэсэн хэлэхдээ төв нь оршдог. Бүгд нэг юм тойргийн төслийг бичнэ гэнтэй. Ингээд за төвний оршдог. За тэгэхээр юу гэсэн үг вэ? Энэ шүргч чулуу маань манай энэ параболыг шүргэнэ, энэ тойргийг шүргэнэ. Тэгэхээр энэ шүргч чулуу юм байна тий. Тэгээ би энэ цэгээ энэ тойргийн төвдөг энийг болгочоор энэ маань перпендикуляр болчихно. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Манай энэ шулуу маань
манай шүрүүгч чулуунтай перпендикуляр буюу манай энэ цэг татсан нормал шулуунчлж байгаа. Тэгэхээр нормал шулуунчлыг бичингүүтээ x тэнэлтэй огтлох цэгээ болоод энэ маань тойргийн төв болно. Энэ хоёр цэгийн хоорондох цаг болохоор манай тойргийг айцгарч байгаа юм шиг. За одоо би яах чаа гэсэн чинь байна штэ. Манай шүрүүгч чулуу маань y тэнцүү 2x-8 байгаа. Y тэнцүү 2x-8. За шүүрчлэг байна. Гэсэн яг энэ m гэж нэрлэлээ. Өмнөх бодлоготойгоо андуураад ямар нэг нэр байхгүй л байгаа юм байна. За m цэг татсан нормал шулуунч гэж. Манай m цэгийн координат чинь хэдэлээ нөгөө шүргэлтлийн цэг чинь 5 байхад за 5 багт 2 гарлаа. Тийш 5 багт 2. За тэгэхээр m цэг маань 5 багт 2 гэсэн цэг татсан. Манай шүргэж энэ шулуун маань энэ шүргэж энэ цэг рүү. За энэ хоёр перпендикуляр учраас налалтуудын өрчөнд хасах юм байх хэвээр. Тэгээ миний бичиж байгаа энэ шулуу К энэ хоёрын өрчөнд хасахны буюу манай налалт нь хас 2-1. Тэгвэл одоо юу гэсэн y тэнцүү хас 2-1 юм байна. Нэмэх нь бэ. За энэ цэгийг дайрсан гэхээр орлуулна. Тэгэхээр y-ийн хооронд 2-ыг тавиад x-ийн хооронд b-ийг тавихад ч 5-ыг тавих. За эндээсээ b-г болохоор 2 дээр нэмэх нь 2.5 чинь 4.5. Тэгэхээр манай нөгөө шулуу маань k-н хас 2-1x, b-н 4.5. За одоо энэ шулуунаа мэдсэн шүү. Энэ шулуун чи яах чад гэсэн энэ шулууны гэсэн үг шүү дээ. X центиг огтлж байгаа цэг маань манай тойргийн төв. За одоо би тойргийн төв болно гэдэг чинь x нь тоо y нь 0 гэсэн үг шүү дээ. Тэгэхээр y-ийг 0 тавилаа. 0-ийг давхаар хас 2-1 x-тэй нэмэх нь 4-ний 5 тэнцүү 0 гэхэд x асч 9 гарч. 9 байхад 0 гэсэн цэг төвтэй. Тэгээ одоо би юу болох юм гэсэн чинь тойрынхон нөгөө цэгээ олчлаа шүү дээ. O цэг нь. Тэгэхээр OM 2 цэгийн хоорондох цаг боллоо. Тэр чинь манай тойргийн радиус. За OM 2 цэгийн хоорондох цаг боллоо. Энэ манай тойргийн радиус. За 2 цэгийн хоорондох цаг болохтой бүгдээрээ M цэгийн координат маань 5 байхад хэдэлээ нөгөө цэг марчаад 5 багт 2 юм биш. За энэ хоёр цэгийг дайрсан 2 цэгийн хоорондох цаг болох гэдэг шүү дээ. Тэгэхээр төгсгөлийн M-с эхний цэгийн координат хаслаа квадратшүүлээ. Y-гээс нь Y-ийг хаслаа квадраттай нэмлээ. Тэгэхээр 4-ийн квадраттай нэмэх нь 2-ийн квадрат буюу 16 дээр 4-ийн нэмэхээр 20 биш яа өдөр 20. За одоо тойргийн төштэй бичгээр бүгдээрээ яах юм гэсэн чинь 9 ба тэг гэсэн төвтэй радиус за жижигээр тавьсан чинь нүгээрэл авчих. Ийм радиустай тойргийн төшлийг бичнэ гэхээр x-с хан тойргийн эхний төв, y-гээс хан 2 дугаар төв, тэнцүү радиус хан квадрат. За энийг сая яагаад тавьсан байлаа да бүгд харъя. Тэнцүү 20 буюу одоо нөхөх юмаа харахаар энэ маань нөхөх юмаа харахаар энэ нь 20, энэ нь 9 байсан байна шүү.